Сайн бацхан өвтөдөө манай эсэ бичих амархан хичээлийн маань 4 дахь хэсэг буюу сүүлийн хэсэг эхэлж байна. Тэгэхээр ер нь бол эсэ бичих энэ аргыг та бүхэн нийгмийн ухаан, Монголын түүх, монгол хэл, уран зохиол гэд маш олон хичээлүүдээр ашиглаж болохоос гадна яг эдгээр арга одоо алхамжлалынхаа дагуу бичих юм бол эсэ бичих үнэхээр амархан гэж та бүхэн санагдах байх гэдэг багш нар нь итгэлтэй байна. За тэгэхээр эсэ бичгийн тулд эхлээд чинь маш их унших хэрэгтэй. Эсэнийхээ задлыг маш их сайн задлж сурах хэрэгтэй. Үүнийхээ дараагаар одоо яг төлөвлөдөг аргуудаа буюу схемчлэх, оюуны зөрүүлэл хийх, асуултаар төлөвлөх гэсэн аргуудаараа чи өөрөө эсэгээ бичих хэрэгтэй. За тэгэхээр багш та бүхэнд одоо эсэ бичих үнэлгээ буюу одоо үнэлгээний шалгуураа та бүхэнд танилцуулж байна. Тэгэхээр ямар эсэг бид нар сайн эсэ гэж үнэлэх вэ? За тэгэхээр яг багш нар дээр нь энэ алхмууд авчирсан байгаа. Тэгэхээр энэ 5 алхмаараа бид нар эсэгээ бичиж чадсан байх уу юу гэдгийг чинь бид нар харна. Тэгэхээр хамгийн гол нь бол ерөөсөө эсэ бичгээд бол чиний санаа маш чухал байдаг. Тэгэхээр асуудлаа эхлээд тодорхойлох хэрэгтэй, гол асуудлаа томьёолсон байх хэрэгтэй. За дараагийн алхам нь толгой өгүүлбэрээ чи хэрхэн гаргасан бэ? Гол санаагаа дээдлийнхаа тэр толгой өгүүлбэртээ оруулахын тулд баримтаар эхлэх хэрэгтэй. За бичиж байгаа зүйлийнхаа эсрэг санаа юм уу нөхцөлийг нь сонгож авах хэрэгтэй. Сэдвээ аль зэрэг чухал болохыг уншигчтай ойлгуулах хэрэгтэй. Ямар нэгэн хэрэг явдал товч түүхээр эхлэх эсвэл асуултаар эхлэх нь эсээг уншихад илүү сонирхолтой байлгах болно. За 3 дугаар алхам нь дээр толгой өгүүлбэртээ дурдж байгаа санаа болгоно чи баримтаар доор нь батлах хэрэгтэй гэсэн. За тэгэхээр баримт нь бол сонирхолтой байх хэрэгтэй. Уншигчид чиний эсэнээс ямар нэгэн зүйлийг мэдэж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл чи тэр тухай мэддэг гэдгийг хүмүүст маш их сайн ойлгуулахын тулд энэ баримт хэсгийг буюу дэмжих зөвцөлбөрийг ашиглах хэрэгтэй. За тэгэхээр баримтууд нь бол толгой өгүүлбэрийнхаа болон энэ зохиолчийн санааг тайлбарлахад зориулагдсан байх хэрэгтэй. За тэгэхээр гол санаагаа 2-оос дээш баримтлаар баталгаажуулсан шийдэл гаргасан байх юм бол илүү сайн. Гэхдээ хэтэрхий их баримт оруулах юм бол төлөө нэгдсэн 100 астаггүй гал нь астаггүй шиг хэтэрхий их баримтыг бол оруулаад хэрэггүй. Ер нь бол 2-оос дээш баримтыг авахд болно. За 4-р алхам нь холбоос. Тэгэхээр зохицолбор хоорондынхоо холбоосыг хийхдээ санаагаа лавшруулах, мэдээлэлээ илүү нарийсгах, эсрэгцүүлэх, харьцуулах зэргээр оруулж ирэх юм бол энэ холбоос нь бол сайн болсон байна гэж ойлгож болох нь. За хамгийн сүүлийн алхам нь болохоор чи бичсэн зүйлүүдээ нэгдмэл дүр зураг гаргаад тоомлсон сэтгэлийг үлдээсэн байх хэрэгтэй. Өөрийн байр сууриа цэгнэн одоо өөрийнхөө санааг энэ хэсэгтээ илүү оруулж өгөх хэрэгтэй. За тэгээд тухайн уншиж байгаа хүндээ одоо асуудлаа үргэлжлүүлэн бодох, дахин нэг санахт нь туслах боломжийг олгож байх хэрэгтэй. Санаагаа баттган цэгнийг асуулт үлдээх үргэлжлэлтэй мэд санагдахаар төгсгөх гэх мэтчлэнгээр чиний өөрийн чинь санаа энэ сүүлийн хэсэгт чинь илүү тусах хэрэгтэй. За дээр нь санаагаа баттган цэгнэх, асуулт үлдээх, үргэлжлэлтэй мэд санагдахаар төгсөх зэрэг нь бол яг энэ зохиолчийн өөрийнх нь баймжийг илэрхийлдэг. За тэгэхээр энэ хэсэгтээ бол чи тэр үнэлэх хэсэгээ сайн оруулж ирэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл тэр Батэлгэр багшийнх нь алим гэдэг гисэн дээр тайлбарлахдаа хэрүүлийн алим гэхдээ алим болвол өөрөөр бас юу яж болох вэ гэд нөгөө гэхдээ гэд орхисон байсан шиг ийм одоо санаагаа яах нь асуулт хэлбэрээр төгсгөж болох хэрэгтэй. За мэдээж анхаарах зүйл бол зөв бичих дүрмийн алдаагүй байх хэрэгтэй маа. Ингээд та бүхэн эсэ бичих амархан гэдэгтээ санал нийлэх баха. За ингээд анхаарал тавьсан баярлалаа.